Астана 2015 жудо бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 24-ноос 30-ны хооронд Казахстаны нийслэл Астана хотноо болох юм а. Энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд 129 орны эрэгтэй 402, эмэгтэй 326 жуудаач оролцсноо. Тэмцээнд манай улсаас 21 тамирчин, 5 дасгалжуулагчийн хамт явахаар бэлтгэлээ базаагаад байна. Тэр албан ёсоор оролцох тамирчдын нэрийг дарлах гэж байгаа юм а. Нөгөө төр бид нар 20-нд эндээс нисээд Бишкекээр дамжаад Астанад очино. Тэгээд эхний тамирчид маань 3 хоног болоод тэмцээнд барилдаж эхэлнэ. 48-60 кг-ын зэмлэл эхлээд. Энэхүү өнөөдөр жудо бүхий дэлхийн аваргад оролцох тамирчдын нэрсийг зарласан юм. Үүнд 60 кг-ын жинд Болдбаатар, Цогтбаатар, 66 кг-д Төмөр хүлэг Цагаанбаатар, 73 кг-д Нимочор Одбаяр, 81 кг-д Давагс Сүрэн, 90 кг-д Отгонбаатар, хасах 100 кг-д Төвшинбаяр, 48 кг-д Уран Цэцэг, 52 кг-д Бундмаа Цолмон, 57 кг-д Сумья Батцул, 63 кг-д Мөнх Заяа Цэрэн Надмид, хасах 78 кг-д Лам Дэгт, 78 кг-д Жавзмаа, багийн барилдаанд 100 кг-ын жинд Тэмүүлэн, 81 кг-д Ууганбаяр, 78 кг-д Мөхт Янар жудо бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зорихоор болжээ. Харин Балжиням, Баттулга, Даштава, Эрдэнэт, Цэвэлмаа гэх 5 дасгалжуулагч тамирчдын хамтар тэмцээнийг зорих юм байна. Харин хэвлэлийн хурлын үеэр тамирчдыг хэрхэн сонгож авсан талаарх мэдээллийг ихээр сонирхож байсан юм. Энэ талаар дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцсон байдал гэдэг олон үднүүлэлтээр шалгаруулж авсан. Тэгээд эцэст нь жудогийн холбооны өдөртөгчдөөс хуралдаад энэ бүх хөдөлгөөнүүдийг харж байгаа тамирчдыг сонгон шалгаруулсан. Энэхүү Астана хотод болох жудо бүхий дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй, багийн гэд бүх төрөл тамирчид өрсөлдөх гэж байна. Энэ жилийн дэлхийн аварга төрүүлсэн жудооч Олимпийн эрхийн 900 оноо, мөнгөн медаль 540 оноо, хүрэл медаль 360 оноогоор чансаагаа ахиулах юм байна. Мөн энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн нь Олимпийн өмнөх тэмцээн гэдгээрээ онцлогтой юм байна.